Нэг. Нэг.
чинь мэдээлэл хийсэн байгаа учраас одоо иймэрхүү цагааны удирдах хамтаас мэдээлэл хийлгэж байна. Хотболны бол цагаатай орчин хүн обычно сан мэдээлэл компани байгуулсан замын хүний мэдээлэл компани байгуулсан. Тэгэхээр одоо энэ цагааны ажилтан 3 хүн бид одоохон хийж байгаа. За та бүхэн энэ өдрийн амрыг ирээ. Олон нийтийн захим сүлжээнд гарсан зарим мэдээлэлтэй холбогдуулаад цагдаагийн байгууллагаас холбогдох шаардлагатай мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрөл болон одоо нийтийн их ширхэг тухай хууль, нийтийн тод байдлын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай мэдээллийг өгнө. Ингээд кибер гэмтэх тэмцэх газрын дарга хорондоо 50 даныг өгч. За эрхэм сэтгүүлч та бүгдийн энэ өдрийн амрыг ирье. За миний би кибер гэмтэгтэй тэмцэх газрын дарга цагдаагийн хорондоо 50 гэж хүн байна. За та бүхэн мэдж байгаа сүүлийн жилүүдийн захин мөрөгтэй тоглоом тоглуулах, зохион байгуулах. За ингэснийхээ үндсэн дээр Монгол улсын иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол учруулах гэмт хэрэг бол жил их тусам нэмэгдэж байгаа гэдгийг та бүхэн бол мэдж байгаа. За товч танд та бүхэнд мэдээлэл танилцуулахад бол цагдаагийн байгууллагаас сүүлийн 4 жилд мөрөгтэй тоглоом зохион байгуулалттай холбоотой нийт 1360 хэрэг хүртэлт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. За үүнээс 365 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж ялагчаар татан шүүгч шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна. За үүнээс 299 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээд байна. За энэ төрлийн гэмт хэрэг нь бол зохион байгуулалттайгаар үлдэгдэг, олон хүний оролцоогоор үлдэгдэг ийм гэмт хэрэг байгаа. За та бүхэн мэдж байгаа Харт амих, эдийн засгийн гэмт хэрэгүүд, за хүн худалдаалах гэмт хэрэгүүд, энэ төрлийн гэмт хэрэгүүд бол дандаа үндэстэн намсан зохион байгуулалттай гэмт хэрэг биш олон улсад бол нэг томьёо явж байгаа.
За энэ ч үүднээсээ Монгол улсын иргэд сүүлийн жилүүдэд гадаад улсаас энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх болсон. За тухайлбал Монгол улсын иргэн ээгийн бүлэгэл буюу 35 хүнтэй бүлэглэл байна. За энэ бүлэглэл нь бол гадаад улсаас энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байхад нь цагдаагийн байгууллагаас шувуу ажиллагааны хүрээнд албадан баривчилж Монгол улсад авчирсан байна. За мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 28 хүний одоо бүрэлдэхүүнтэй гээгийн бүлэглэл гэж байна. За энэ бүлэглэл нь бас мөн өнөөдрийн байдлаар мөрдөн шалах ажиллагаа явагдаад ингээд хоёр этгээд нь цагдаа хоригдоод шалгагдж байна. За мөн энэ төрлийн одоо гэмт хэрэг үйлддэг Б-гийн бүлэглэл. За Б-гийн бүлэглэл нь бол одоо өчигдөр орой хэвлэл мэдээлэл хэрэгслэр мэдээлэл хийсэн Баяр Жавхлан гэдэг хүний хамаарал үхий 18 хүн оролцсон ийм бүлэглэл байж байгаа. За энэ бүлэглэл нь мөн бас гадаад улсаас энэ төрлийн гэмтгийг үйлдэж байгаа гэдэг нь одоо өчигдрийн хэвлэл мэдээлэл тавьсан юугаар бол тогтоогдож байгаа шиг байна. За энэ төрлийн гэмтэргийн нэг онцлог бол маш олон иргэдийг хохироодог. Олон иргэдийн санхүүг одоо үгүй хийдэг. Санхүүгийн доктортой байдлыг алдагдуулдаг. Сэтгэл санаагаар хохироодог. Мөн дээрээс нь амиа хорлох нөхцөл байдалд хүргэдэг ийм ностой гэмтэрэг. За цагдаагийн байгууллага сүүлийн жилүүд бол энэ төрлийн гэмтэрэгт зохилт өгөх зорилгоор бүх төрлийн одоо арга хэмжээг зохион байгуулж байгаа. За хяналт 1, хяналт 2, хар сүлжээгээд энэ арга хэмжээг цагдаагийн байгууллагын хэмжээ зохион байгуулж энэ төрлийн гэмтэрэг үйлдэх этгээдүүдэд бол тасралтгүй тэмцэж байна. За өчигдөр захин орчинд хэвлэл мэдээлэл хэрэгслэр мэдээлэл хийсэн одоо иргэний төрсөн 2 дүү О, Б нар нь бол шүүгчийн захирамжаар цагдаа хоригдсон баг. За энэ асуудал дээр бол мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг та бүхэн мэдж байгаа. Энэ миний ярьж байгаа асуудал бол прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд яригдж байгаа гэдгийг та хүмүүс ойлгох нь зүйтэй. За энэ одоо гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувьд бол мөрөд тоглоом зохион байгуулах гэмт бүлэг үүсгэх за мөнгө угаах зэргийн 3 төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. За та бүхэн бас нэг зүйлийг бас анхаарах хэрэгтэй. Гэмт бүлэг байгуулах гэдэг ийм эрүүг хуулийн зүйл анги байж байгаа. За энэ ямар учиртай зүйл анги вэ гэхээр эрүүг хуулийн ерөнхий ангийн 3.8-ийн 1-р зүйл зохион байгуулалттай гэмт бүлэг гэж гэмт хэрэг байнга үлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн 3 ба түүнээс дээш олон хүний доктортой нэгдлийг хэлнэ гэж хуулийн зааж өгсөн байна. За мөн олон улсын гэрээ конвенцоор одоо Палермогийн гэрээнд юу тусгасан гэсэн бэ гэхээр зохион байгуулалттай гэмт бүлгийн олон улсын нийтлэг шинжийг үйл ажиллагаанд дал буюу нууц байдал явагддаг. За гэмт үйл ажиллагаа нь нэгдсэн тодорхой системчлэгдсэн байдаг гэж. За зохион байгуулагч буюу удирдагч нь энгийн амьдралд томоохон пүүс компани захирал бизнесменийн төр төрхөөр халахвчилдаг. За зохион байгуулалттай бүлгийн доктортой байдлыг хангахын тулд хууль сахиулах байгууллага руу чиглэсэн сөрөг довтлогоог байнга идэвхтэй хэрэгжүүлдэг. За гэмт бүлэглэл ямар ч тохиолдолд хууль сахиулах байгууллагаас мэргэжлийн ажилтан аль багчдыг оруулах, хөрөн мөнгөөр сүрдүүлэх, шантаажлах ийм маягийг агуулсан байдаг. За хууль бусаар орсон орлогоо бүх төрлийн мөнгө угаах боломжтой салбар руу шингээдэг. За офшор бүсэд үл хөдлөх хөрөнгө худалдан авах, крипто валют, хар тамхины 8 руу шингээх зэрэг нийтлэг аргатай байдаг байна. За цагдаагийн байгууллагаас 2023 оноос хойш торгоны зам нэртэй мөрөдөө тоглоомтой холбоотой 5 иргэний 10 дансыг, хос тамга нэртэй мөрөдөө тоглоомтой холбоотой 11 иргэний 20 дансны шилжилт хөтөлбөрөнд хязгаар тогтоож ажилласан байна. За яг одоогийн байдлаар дээрх этгээдүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. За тухайн хэрэгт холбоотойгоор 3 хүн цагдаа өргөцсөн байгаа. За нэг хүн нь бол Б гэх иргэн байгаа. За энэ иргэн нь бол 2010-аас 2019 онд цагдаагийн байгууллагт ажиллаж байсан ийм иргэн тухайн гэмт хэрэгт холбогдсон шалгагдаж цагдаа өргөцсөн байгаа гэдгийг та бүхэнд бас
мэдээлэл болгож хүргэх гэсэн юм аа. За танилцуулж төсөл. Баярлалж байна. Мөн цагтлагийн байгууллагаас албаагчийн сахилга ёс зүй, албаагчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлын талаар бид дарга цагтлагийн орондоо мөнгө зүйн мэдээлэл хэлцүүлнэ. За та бүхний энэ өдрийн амрыг ирье. За та бүхний мэдэж байгаачлан урьдчилан Ади Базар Баяр Жавхлан нэртэй Facebook хаягнаас цагдаагийн албан хаагчтай холбоотой ноцтой мэдээллийг хийсэн. За энэ мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт аюулгүй байдлын газраас ажлын хэсэг гарган тухайн албан хаагчтай холбоотой дотоод хяналт шалгалтыг эхлүүлсэн байна. За эхний ээлжинд бол богино хугацаанд бид өөрт байгаа нотлох баримтын хүрээндээ тухайн мэдээлэлд өгсөн шуурхай хуралдааны цагдаагийн байгууллагын шуурхай хуралдааны үеийн мэдээллийг над руу явуулсан гэдэгтэй холбоотой мэдээлэл байсан. За уг мэдээллийг нэгтэлж үзэхэд 2024 оны 9 сард цагдаагийн байгууллагаас Хянамгай бай гэдэг ажил арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн баг хурлын үеэр манай нэг алба хаагчийн өгсөн мэдээллийг өгсөн ийм нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлэх юм бол энэ хэвлэлийн баг хурлын үеийн мэдээллийг тухайн мэдээлэл хийхдээ цагдаагийн алба хаагч шуурхай хуралдааны үеийн мэдээлэл явуулсан мэтэр тайлбарсан ийм нөхцөл байдал тогтоогдсон. За цагдаагийн бичлэгийг үзүүлж байна. За та бүхэнд бичлэгийг үзүүлж энэ Хянамгай бай гээд энэ аянтай холбоотой хэвлэлийн баг хурлын мэдээлэл бол энэ захим сайтуудад нээлттэй байж байгаа. Цагдаагийн байгууллагууд нэг рапорт гэдэг нэг юм байдаг юм. Тэр нь өглөө болгон болдог тухай өдөр ер нь хаашаа юу ямар ажил хийхээр энэ хурал маягийн юм болдог. Тэгээд манай хамтлагийн дардаг, манайхаас мөнгө авдаг тэр хүн бол тэр өглөөнийхөө тэр рапортанд хэлсэн үгийг утсан дээр хуулж өчөөд над руу ийм явуулсан кейс байгаа. Өнөөдөр Монгол улсын иргэн энэ 2004 оны 9 сарын 4-ний өдрийн цагдаагийн ерхий газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцсан хэвлэлийн баг хурлын мэдээлэл. Монгол улсын нээлттэй мэдээлэл гэсэн. толгой асуудал байгаа. Энэ ихтэйгүүдийг Монгол улсад шувуу ажиллагааны хүрээнд орон суугаас нь шилжүүлэн авчирч Монгол улсын эрүүгийн хуулийн бусдын аймгийн 23 зохион байгуулалттай бүлэг байгуулах хэсэг заасмаар эрүүгийн хэрэг үүсгэж ярагчаад авах холбогдох мөрдөн шалгах ажиллагааг Интерполийн үндэсний төв тогтоолтой хамтран явуулж байгаа. За эхний байдлаар бол ингээд тогтоогч байна. За ер нь бол мэдээж альч процесс бол тодорхой хугацаа шаардна. Дотоод хяналт шалгалтын процесс ч гэсэн бас тодорхой хугацаа шаардна. Тухайн мэдээлэлд алба хаагчийн нэрийг тодорхой дурдаагүй учраас бид нэр холбогдох байгууллагын албан тушаалтнуудад хяналт шалгалт хийх ажлаа хэрэгжүүлээд эхэлсэн гэсэн. Тухайн иргэнээс Баяр Жавхлан гэдэг иргэнээс цагдаагийн байгууллагад хандаад харилцаа холбооны ямар ч хэрэгслийг ашиглаад байж болно. Алба хаагчтай холбоотой хууль бус үйлдэлийн мэдээлэл байх юм бол тэрийг нь бас эрүүлэх боломжтой гэдгийг хэлмээр байна. За цагдаагийн байгууллагын өөрийнх нь барьж байгаа бодлого юу вэ гэхлээр хууль бус үйлдэл хийсэн, гэмт хэрэг зөрчил хийсэн албан хаагчтай эвлэрэхгүй, хариуцлагын тооцоолнаа, шалганаа, бид нар дотоод хяналт шалгалтаараа энийг илрүүлнэ, тогтооно. Шаардлагатай бол
харьяа байгууллагад нь шилжүүлж шалгуулнаа ийм л зарчим баримталж байгаа. За гэхдээ мэдээж бас алба хаагчтай холбоотой шалгах ажиллагааг хэрэгжүүлсний дараа тухайн албан хаагч маань буруутай тогтоогдоогүй тохиолдолд бид нар алба хаагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан ажилланаа. Хууль ёсны эрх ашиг. За тэрнээс бол одоо гэмт хэрэг зөрчилд холбогдсон хууль бус үйлдэл хийсэн алба хаагчтайгаа эвлэрэхгүй гэдэг ийм зарчмыг баримталж ажиллаж байгаа. Цагтаагийн албан хаагчтай холбоотой мэдээллүүд бол гараад иж өнгөрсөн хугацаанд одоо эдгээр хүмүүсүүд ингээд тоглолтын үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн байна гэж юм. Өөртөө хэрэгтэй холбогдсон байна гэж юм те. Ингээд паспорт болдоо хадгалж тэмүүлэн гэж юм те. Яваад эдгээр хүмүүс өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа явуулаад ямар гэсэн бэ гэдэг. За ер нь бол та хэд анзаарсан бах. Сая 50 дарга хэллээ. Зохион байгуулалтаа гэмт хэрэг гэдэг бол маш одоо нарийн зохион байгуулалтанд орсон олон хүн хамарсан илрүүлэхэд ээдрээ төвхтөө ийм хэрэг байдгийн байна. Тэр ч утгаараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан ийм зохион байгуулалтаа төрлийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсээс одоо янз бүрийн байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан буруу зуруу ойлголт өгөх, уулмаар мөрдөн байцаах ажиллагаанд тодорхой түвшинд нөлөөлөх орлого байна уу та гэж хараад байгаа. За тухайлх нь бол сая сэтгүүлчийн асуусан Хурандаа Болдбаатар Тэмүүжин гэсэн манай хоёр алба хаагчтай холбоотой Тэмүүлэн гэсэн манай хоёр алба хаагчтай холбоотой захин мөрөөдө тоглоомын ард байдгаа гэдэг юм бол хэвлэл мэдээллийн хэрэгслэр нэлээд одоо яваад байгаа. За энийг бол 2023 оны 11 сараас эхлээд 24 оны 7 сар хүртэлх хугацаанд 8 сар авилгалтаа тэмцэх газар прокурорын хяналтанд ор шалгасан. За ингэж шалгаад гин бурууг нь тогтоогдсон. Энэ хоёр хүн гин бурууг нь тогтоогдоод хэрэг нь хэрэгсгүй болсон. Тэгэхээр энэ нь нөгөө тодорхой цагдаагийн байгууллагын алба хаагчид юу гэдэг хэвлэл мэдээллийн хэрэгслэр өөрсдийнхөө нэр төрийг хамгаалаад ингээд яваад байхгүй байгаа нь өөрөө одоо юу гэдэг буруутай мэт ойлголт төрүүлээд яваад байхыг үүсэхгүй. За гэтэл манай Тэмүүлэн гэдэг алба хаагчийн хувьд бол гэрчээр тухайн хэрэгт холбогдлолтой явж байгаад ингээд үйлдэл холбогдол нь гэмтэргийн шинжгүй гэдгээр юу яасан байгаа хэрэгсгүй болсон байгаа хаагдсан байгаа энэ хэрэг. За манай энэ алба хаагчийн хувьд одоо яаж эрх ашиг сонирхлоо хамгаалах боломжтой вэ гэвэл иргэний журмаар нэр төрд халтсан гэдгээр эрх ашиг сонирхлоо хамгаалах боломжтой. За юм байна. Ер нь цагдаагийн байгууллага яг хэр байцтай өмнө нийцсэн мэдээлэл өгдөг. Тэр сайтын хувьд бол хэдэн одоо энэ процессын зөрчилдөж гэдэг юм уу хэдэн одоо өөр аргатай мэдээллүүдийг ингээд бодоод дараа хийж ирсэн. Тухайлбал энэ мэдээлэл хийж байгаа байдал нь засгийн газрын тухай хуулийн 5.1-10 зөрчилж гэдэг юм уу ийм процесс одоо өрнөжийн та бүхэн яг ингээд сайтын цаглаа мэдээлэл хаалганы нууцыг затруулах маягаар мэдээлэл өгөөд идэв биш үү гэдэг юм хавх үзэнгээс харагдаж штэ. За би хариулчих. Би хэдийгээр би бол мөрдөн байцаах мөрдөн шалгах ажиллагаатай бол ямар нэгэн байдлаар холбоогүй. Би бол дотоод хяналт аюулгүй байдлаа хариуцсан ийм дэд дарга байгаа. За хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа гэдэг бол тухайн мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бөгөөд прокурорын хяналтанд шүүхийн зөвшөөрлөөр явдаг үйл ажиллагаа учраас энэ дээр бол би бас яг энэ одоо мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой тэр нарийн мэдээллүүдийг бол сайд авдаггүй баха гэж би хувьдаа бодож байна. Харин үйл ажиллагаа хүний эрхийн нийтлэг зөрчилтэй холбоотой, эрүүдэн шүлттэй холбоотой ч гэдэг юм уу ийм нийтлэг асуудлаар бол сайд мэдээллийг бол манай цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудаас бол байнга одоо чиг үүргийнхаа хүрээнд авч байгаа хаа гэж би бодож байна. Дээр нь нэмээд одоохон дээр нь нэмээд хэлчихэд одоо саяны өнгөрсөн өдрүүдэд хийгдсэн бүх мэдээлэл тухайлбал одоо хууль зүйн дотоодын сайдын мэдээлэл эдэн бүгд одоо прокурорын зөвшөөрлөлтөө прокуроос зөвшөөрөл авагдсан мэдээлж болох хэмжээнд мэдээлгдсэн мэдээлэл гэж ойлгож болох юм аа. Орны засгийн төлөвийн үүсгэн байгуулагч баяр жаргал гэсэн яг одоо шалгагдаж байгаа юу? Дээрээс нь одоо энэ хэвлэлтэй холбоотойгоор 4 хүн цагдаа хоригдож байгаа. Нэг нь цагдаа гэж байна. Тэр цагдаа одоо яг энэ хууль өгсөн гэгдээд байгаа. Хууль авсан гэгдээд байгаа цагдаа мөн үү гэдэг тухай За та бүхэн мэдж байгаа. Эрүүг хэн шийдвэрлэх хуулийн 29-ийн 5 зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явц үр дүн төлөвлөлт
мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж заагаад өгсөн байна. Тэгэхээр энэ талаар бол нэмэлт мэдээлэл өгөх бол боломжгүй байна. Баяр жаргал гэдэг хүн бол сая өөрөө бол хил мэдээллийн хэрэгслэр ярихдаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн одоо зохион байгуулагч байсан гэдгээ бол ярьсан байна. Энэ талыг өчтөр оройн мэдээлэлд жишээлбэл манай аав ээж өөр ингээд бигээ мат сахихад ансыг ашигладаг байсан. Тэр бол ингээд мэдээгүй энэ урдаа хүн биш гэж яриад ирдэг. Санаасаа хөө байдлаар одоо энэ төрлийн гэдгийг холбосон бол хэлийг хариуцсан юм. Яг гэмт бүлэг байгуулах, мөрөөдөө тоглоом зохион байгуулах, мөнгө угаах гээд 3 төрлийн зүйл ангиа шалгагдаж байгаа. Тэгэхээр шалгалтын одоо яг ажиллагааг процессын шатандаа явж байгаа учраас энийг одоо өөрчлөлт таамаглаж хийх бол боломжгүй. Санаан шалгах ажиллагааны асуудлыг таасаа хэлсэн шүү дээ. Одоо прокурор зөвшөөрөл прокурор зөвшөөрөл өгөхөөр салбарын сайд мэдээлэл хийх эрсдэл үүдэг юм хааныг харуултаа. Тухайлбал эрүүгийн хэрэг хянаж тухай хуулийн 29-ийн 3-ын 5 зааснаар яг тэр субъект өгнө гэж тодорхойлсон юм байх, тэр болохгүй гэсэн тодорхойлсон зүйл байдаггүй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт саяны эндээс асуусан асуултанд нэмэлтээр бас хариулчих. Тухайн зохион байгуулалтын гэмт хэрэг, ердийн гэмт хэрэг хоёр өөр ойлголт. Нийгмийн хор аюул, учирж байгаа хохирлын хэр хэмжээ, хор уршиг, үхэл үзүүлэлтээр энэ төрлийн гэмт хэрэг энэ үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотой та бүхэн маань анзаарч байгаа байх гэж бодож байна. Зарим нэг мэдээлэлд олсон аав ээжийг нь эрүүгийн хариуцлага татсан гин, ялагдагчаар татсан гин, тасан сэргийлэх арга хэмжээ авагдсан гин гэд энэ мэдээлэл бол үндэслэлгүй ташаа мэдээлэл гэж ойлгож болно. Тухайн хэрэгт хамааралтай мэдээж одоо данс, одоо мөнгө өөрөө уул мөртөө гэдэг. Мөнгөтэй холбоотой бүхий л дансны бүлгээ бүхий л мэдээллийг бол шалгаж ид мөрдөн шалгах ажиллагаа тодорхой цаг хугацаа шаарддаг. Ялангуяа энэ төрлийн гэмт хэргийг шалгахад маш их цаг хугацаа мөн одоо бусад одоо чиг үүргийн байгууллагуудын дэмжлэг туслалцаа бас шаардлагатай. Мөн одоо улс орны хоорондын эрх зүйн харилцан тус гэрээний хүрээнд бас гэрээтэй холбоотой гадаад улсаас бас дэмжлэг туслалцаа авах зарим нэг ажиллагаанууд бол шаардлагатай байдаг юм аа. Нормын залуус яг энэ ямар холбоотой болж таарсан бэ? Тэгээд одоо тэр залуучуудаас ураасан хоног хөрөмжлөлөд баримтаг томог цааш өгсөн. Тэдний одоо дансаар одоо мөнгө олж гарсан гэж юм зүйл тогтоогдсон байна. Сая манай 50 дарга мэдээллийг хэллээ. Прокурорын байгууллагаас өгсөн зөвшөөрлийн хүрээнд олон нийтэд мэдээлж болох хэмжээнд бол мэдээлэл өгч байна гэж. За ер нь бол эрүүгийн хэрэг хянаж шийдэх тухай хууль гэж байна. Эрүүгийн хэрэг хянаж шийдэх тухай хууль зааснаар тухайн хэрэгт хамааралтай байж болжшгүй, ялангуяа гэмт хэргийн газарт байгаа одоо зарим эд зүйлсийг тухайлбал одоо тухайн захин мөрөдөө тоглоомтой холбоотой байж болцсошгүй мэдээллийн дагуу шалгаж байгаа тохиолдолд манай цагдаагийн мөрдөгч нар тухайн захин төхөөрөмжүүдийг хурааж авах нь өөрөө хууль эрх зүйн зохицуулттай. Тодорхой хугацаанд тухайн эд бүрийн баримт захин төхөөрөмжөө үйлчлэг шинжилгээ шалгах ажиллагаанууд хийгээд тухайн хэрэгт хамааралтай юм уу, хамааралгүй юм уу гэдгийг ангилж ялгана. Тодорхой хугацаанд боломжтой бол бид нар шуурхай цаг хугацаанд хэрвээ тухайн хэрэгт хамааралгүй төхөөрөмж, хамааралгүй эд зүйлс байх юм бол мэдээж прокурорын зөвшөөрлөөр хууль зааснаар буцаад шуурхай олгох ажлыг бол зохион байгуулах болно. Одоо яригдаад байгаа иргэн баяр тэр үеийн ч одоо адаад байгаа юм байна. Тэгэхээр нэг өдөр яаж шалгах. За яг энэ дээр бол цагдаагийн байгууллага гадаадаас гэмт хэрэгтийн эрен сурвалжлах, мэдээ солилцох олон улсын Интерполийн байгууллагын гишүүн байгаа. Тэгээд Интерполийн шуумаар эрен сурвалжлах ажлыг зохион байгуулна. За мөн Монгол улсад албадан авчрах ажлыг бас цагдаагийн байгууллагаас хийж гүйцэтгэх мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд. Ер нь яаж хөрөнгөний шалгах юм бэ те? Яг энэ хуулийн байгууллагад ажиллаж байгаа этгээдүүд бол ингээд өнгөтэй болох боломжтой биш.
За гүү. За энэ ер нь төрийн албанд ажиллаж байгаа, төрийн байгууллагад ажиллаж байгаа ямар ч албан тушаалтны хувьд энгийн иргэнийг бодох юм бол хуулиар болгогдсон эрх байдаг. Тэгэхээр энэ эрхийг хэтрүүлэх юм уу, уруулах, ашиглахгүй байх замаар хүний эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсдэг учраас нилээдгүй олон хууль тогтоомжоор энэ төрийн чигүүргийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудын зан үйлийг тодорхой зааж өгдөг. Ямар үйлдэл хийх юм бэ гэдэг. За тэгээд та хэдийн асууж байгаа асуулттай холбоотой энэ авилгал авсан байж болзошгүй. Эсвэл одоо юу гэдгийг хахуул шан харамж авсан байж болзошгүй, давуу эрх эдэлсэн байж болзошгүй нөхцөл байдлыг хуулиараа харьяалаараа авилгалтаа тэмцэх газар байнга шалгаж идэг гэсэн. Авилгалтаа тэмцэх газар маань энийгээ шалгаад жил болгон хөрөнгө орлогын мэдүүлгийг аваад хөрөнгө орлого нь тодорхой түвшнөөс дээш хэмжээнд тухайн жилд орж ирсэн бол дахин мэдүүлгийг авдаг. За ингээд жил болгоныхоо мэдүүлэг дээрээ тухайн албан тушаалтны үйлдэл үйл ажиллагаатай холбоотой шалгалтаа хэрэгжүүлдэг шаардлагатай бол эрүүгийн хэрэгээ үүсгэж шууд шалгадаг. За бидний хувьд болохоор дотоод хяналт аюулгүй байдлын газар маань өөрөө цагдаагийн маш олон албан хаагч байгаа та нар маань мэдж байгаа. За энэ бүхэн албан хаагчдыг хууль зөрчих нөхцөл байдалд орохоос сэргийлж бүх шатанд нь дотооддоо бид нар хяналт шалгалтаа хэрэгжүүлээд хэрвээ гэмтэргийн шинжтэй үйлдэлийг илрүүлэх юм бол холбогдох мөрдөх байгууллагууд руу шилжүүлдэг гэсэн үг. За харин сахилга хариуцлагын шинжтэй байх юм бол харьяалс нь нэгжүүд нь шалгаад хариуцлагын тооцдог, сахилгын хариуцлагын тооцдгоо гэсэн үг. За магадгүй гэмтэргийн шинжтэй шалгуулад гэмтэргийн одоо шинжгүй байна гэж шийдвэр гарчвал бид нар 1 сарын дотор сахилгын хариуцлага оногдуулах нөхцөл байдал байх юм бол сахилгын хариуцлага бас оногдуулдаг баг. Энэ хуулийн юм зохицуулттай гэсэн үг. За мэдээж хэвлэл мэд одоо та бүхэн маань мэдж байгаа цагдаагийн алба хаагчтай холбоотой хууль бус үйлдэл үйл ажиллагааг бид нар дотооддоо илрүүлэхээс гадна иргэдээс мэдээлэл авах зорилготой маш олон сувгуудыг ажилуулдаг. За 126-гийн тусгай дугаараа утас байна. За биечилж ирж өгч болно. Цахим хаягуудаар ирүүлж байна. Засгийн газрын 11 дугаараар ирүүлж байна, тийм ээ. Энэ гомдлуудыг бид нэр аваад алба хаагчтайгаа холбоотой шалгах ажиллагаа хэрэгжүүлдэг гэсэн үг. За одоо тэр яг тоо баримт нь шууд тодорхой надад байхгүй байгаа тийм. Ямар ч байсан манайх авилга албан тушаалын гэмт хэрэгт бол алба хаагчт маань бол шалгагддаг. За авилга албан тушаалын гэмтэргээс бусад гэмтэргүүдэд бол тусгай субъектийн үйлдсэн гэмтэргийг шалгах хилтэс шалгадаг гэсэн үг. Тэр лайв хийсэн иргэний доод яг цагдаагийн албан хаагчийн зурагтай тийм хаягнаас танаа хам хэрэгтэн шүү гэж аавын даасны гүйлгээ гаргаж гэсэн тийм мэдээлэл шүү. Энийг нь шалгах гэсэн юм. Одоо бүх энэ бичлэгтэй холбоотой бүх мэдээллүүдийг шалгана. Бид нар нэртэй нэргүй бүгдийг шалгана гэсэн үг. Тэгээд гэмтэргийн шинжтэй байвал холбогдох мөрдөх газар руу шилжүүлээд за сахилга хариуцлагын шинжтэй байвал бид нар өөрсдөө хариуцлагаа тооцно. Хэрвээ манай албан хаагч буруугүй байх юм бол шалгасныхаа үндсэн дээр буруугүй байна шүү гэдгээ бас илэрхийлнэ гэсэн үг. Яагаад гэхээр алба хаагчийн бас юу гэдэг цагдаагийн алба хаагч руу буруутай мэтээр харуулуулад цаана нь мөрдөн шалгах ажиллагааны тодорхой явцад нөлөөлөх орлого байх вэ гэдгээс бид нар бас сэргийлнэ гэсэн үг. Яг цагдаагийн эндээ хамгаалж бас дуурчин гэж ойлгож байна. Яг гэхдээ бас өмөрсөн чиг хандлага ажигладаг байна. За нөгөө талдаа тэгвэл Норвег цэргийн сайтын залуучууд энэ ирэх холбоогоо гэдэг мэдлэг тийм одоо тухайн залуучуудаас өөрчлөлт гүйх үү одоо яг өнгөрсөн хугацаанд орох байсан ашиг орлогыг хэрхэн яаж тооцож авах вэ? Үүнээс тооц олон техник гэсэн. За энэ бол саяны асуултанд хариулъя. Бүх зүйл эрүүгийн хэрэг хянаж өгдөхөө хуульд заасан үндэслэл журмын дагуу л явагдана гэсэн. Тухайн одоо хэрэгт холбогдсон шалгагдсан иргэд маань хэрвээ буруугүй болох нь тогтоогдвол мэдээж прокурор, шүүхийн, хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны эцсийн үр дүнд тодорхойлогдно гэсэн. Хэрвээ буруугүй болоод үүнээс болоод одоо эд материалын гэдэг юм уу
хохирол учирсан тохиолдолд үүнийг бас дахиад шийдвэрлэх иргэний хуулиар, иргэний хэрэг шаталтаа хууль гэж холбогд хууль тогтоомжийн хүрээнд бас асуудалд хандах бүх эрх зүйн зохицуулт бол хангалттай байгаа. Мөрдөн шалах ажиллагаа бол өөрөө бас тодорхой цаг хугацаатай явдаг учраас тэгээд сүүлийн үед бас нэг зүйл ажиглагдаад байна л да. Ялангуяа хууль заасан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа, ялангуяа мөрдөн шалах ажиллагаа явуулж байгаа аль багчдын эсрэг тухайн хэргийг нь удаашруулах, за тухайн хэргийг нь саармөгжуулах, анхаарлыг нь өөр тийш нь чиглүүлэх зорилготой байж болзошгүй ийм мэдээлүүд бас яваад байгааг бас ажиглаж байгаа. Түрүүний таны саяны асуусан асуултанд одоо хариулахад мэдээж саяны холбогдлолтой бас ийм мэдээлүүд явж байхыг үгүйсэхгүй. Одоо бүх одоо мөрдөн шалах ажиллагаа явагдаж байна. Мөн одоо дотоод хяналт аюулгүй байдлын албаны шалгалтууд явагдаж байгаа. Шалгалтын эсрэг бүх юм бол тогтоогдох байгаа гэж үзэж байна. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.